Крепсийн циклэсийн амьсгалын 3 дахь үе шат бөгөөд митохондрийн матрикс дотор явагддаг. Крепсийн циклийн үед гол онцлог нь сүүлийн ургуулын бүтээгдэхүүн нь эхний ургуулыг нь их битс болдгороо онцлог байдаг. 4 цэтийн хурган чигцооны хүчил нь 2 цэтийн ацетал коэнзим Агатай цитрат синтез энзимийн оролцоотойгоор нэгдээд 6 цэтийн нэмбэний хүчлийг үүсгэдэг. Нэмбэний хүчил нь аконитаз энзимийн оролцоотойгоор аконита хүчлийг үүсгэдэг. Энэ нь зам иржиж декарбоксилаза энзимийн оролцоотойгоор нэг нүүрс төрөгчийг алдаад 5 нүүрс төрөгчтэй кетоглутарын хүчлийг үүсгэдэг. Энэ үед дегидрогеназа энзимийн оролцоотойгоор кетоглутарын хүчлээс салсан нүүрс төрөгч нь NADH-ыг ангижуулдаг. Кетоглутарын хүчлээс декарбоксилаза энзимийн оролцоотойгоор нэг нүүрс төрөгчийн атом алдаж 4 нүүрс төрөгчийн атомтай сукцинал коэнзим А үүсдэг. Сукцинал коэнзим А үүсэх үед синтазын энзимийн оролцоотойгоор хувийн хүчил үүсдэг. Хувийн хүчлээс поморын хүчил үүсдэг. Поморын хүчлээс дегидрогеназа энзимийн оролцоотойгоор салсан нүүрс төрөгч нь PADH2-ыг ангижруулна. Поморын хүчлээс алюмины хүчил, алюмины хүчлээс хурган чигцооны хүчил үүсдэг. Крепсийн циклийн нэг нөхцөлгийн үед NADH3, PADH1, GEPA1 үүсдэг. Дегидрогеназа энзимийн оролцоотойгоор салсан нүүрс төрөгч нь PADH, NADH зэрэг электрон зөвлөгчдийг ангижруулна. Крепсийн циклийн үед нэг молекул глюкоз бүрэн задрахад энэхүү цикл маань 2 удаа явагддаг.